Дэлхийн шилдэг тамирчдын амжилт, ялалт, ололт зөв зүгээр тэдэн дээр эсээд ирсэн гэж үү? Үгүй. Тэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө цаг, минут, секунд бүр хөдөлмөрлөж зүтгэсэн. Тэд одоо хаана байгааг бид бүгдээрээ харж байна. Танд ч гэсэн боломж байгаа. Хүн хүсэл мөрөөдлийнхөө тэмцэхэд бүх зүйл өөрийнх нь санснаар болно. Таны хүсэл хаана очиж тулахыг гагцхүү таны ирмэлзэл шийдэх болно. Дэлхийн тамирчид цуврал нэвтрүүлгээс та бүхэн дэлхийн тод одод яаж амжилтанд хүрсэн талаар мэдэж аваарай. Дэлхийн тамирчид цуврал нэвтрүүлэг туутахгүй. оны 2-р сарын 5-ны өдөр Португалийн Мадейра арал дээр өглөөний 10 цаг 20 минутанд Эгэлжирийн гэр бүл өөрийн шинэ хүнээ угтан авсан хожимо дэлхийг донслогсон гайхалтай тоглогч байх юм гэж Бурханаас өөр хинч мэдээгүй болов. Дэлхийг донслогсон гэдэг үгийг та бүхэнд сэрүүлье. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөр 4 удаа нэрлэгдэж, аврагуудын лигт 3-тай манлайлж, Англи, Испани лигт торгон жолоо үргүүлж, Европын авраг шалгаруулах тэмцээнд авраг болж, мөн улирал бүр 60 ба түүнээс дээш голыг оруулж, гайхалтай ганган уран тансаг тоглолтыг үзүүлдэг учраас түүнийг дэлхийг донслогч хэмээн тодтоглоо. Түүнийг Криштиано Роналдо гэдэг тэр төрөлхийн тэмцэгч дайчин зан чанартай хүү байсан юм. Тэр уйланхай шартай хөвгт байлаа. Гэхдээ тэр үргэлж зөв зүйлийн төлөө уйлж бас шаардлагатай байсан. Криштиано Роналдогийн зам баримтат нэвтрүүлэг эндээс эхэлж байна. Хүүгийн анхны баг ямар баг байсан? Тэр ямар хүмүүсээр хүрээлүүлж байсан? Тэр ямар орчинд өссөн? Тэр яаж яваад Манчестер багтай холбогдсон гэх мэт сонирхолтой мэдээллийг та бүхэн үргэлжлүүлэн хүлээн авч үзнэ үү? Сайн байцгаана уу, бид Криштиано Роналдогийн багнаас өнгөрсөн Мадейра хотод ирээд байна. Энэ бол Криштиано Роналдогийн өсөж том болсон жижигхэн арал. Бид бяцхан Португал хүү хэрхэн дэлхийн алдартай тоглогчдын нэг болсон талаар мэдж авах болно. Мэдээж тэр ийм их нэр хүндтэй төрөөгүй. Тасралтгүй хичээл зүтгэлэн түүнийг од болгон гялзуулсан. Роналдогийн алдрын эхлэл Мадейрагаас эхэллээ. Гайхалтай юм аа, Джон. Meteoric rise to the top, and it all began right here in Madeira. John, it's amazing. Минутын турш бидэнтэй хамт байгаарай. Бид Роналдогийн тоглож ирсэн удан болон анхны хөлбөмбөгийн клуб дээр нь зочлон очино. Юнайтедын гайхалтай баатар Манчестерт өнгөрүүлсэн хөгжилтэй өдрүүд. Farnworth's got an amazing guide on how Cristiano can inspire you. And we hear from the man himself. So, here we are. Түүний бүтэн нэрийг Криштиано Роналдо dos Santos Aveiro гэдэг. Тэр яг энд Антониогийн төвд төрж өссөн. Энэ газраас түүний түүх эхэлсэн. That's his full name. Was born. Энэ гудамжинд тэр алхаж гүйж сурсан. Мэдээж анх бөмбөгөө өршүүлж сурсан. And of course, where he first learned how to kick a ball. Юугэж Джон, Роналдогийн хөлний булчин шүрмс яагаад сайн хөгжсөн гэдэгт гайхах зүйл алгаа. Юу их гээд байгаа чи ойлгож байна.
Роналдо айлын баг хүүхэд бөгөөд ах хоёр эгчтэйгээ хамт нэг жижигхэн өрөөнд л байдаг байсан. His mum was a Зайгүй жижигхэн байшинд бөөнөрөө амьдарч хоол унд гээд бүх зүйл нэг өрөөнд аав ээж нь зул сарын баяраар л бэлэг өгдөг ядуу байл байсан ч тэд дотн сайхан харилцаатай байдаг байлаа. they were very close. Хүссэн тоглох дуртай тоглоом авч чаддаггүй байсан ч тэр эцэгхийн хайр халамжинд аз жаргалтай өссөн юм а. Love and affection. Clearly, his was a really happy childhood. Бид Роналдогийн өссөн гудамжинд ирээд байна. Жонтой уулзаад байна. Роналдогийн амьдардаг байгаас нь эхлэн мэддэг гэсэн. Тэр Роналдог ийм жаахан хүү байгаас нь мэднэ гэсэн. Түүний талаар ярьж өгөөч. Тийм ээ, би Роналдог жаахан хүү байхаас нь л мэднэ. Бидний ард харагдаж байгаа энэ цэцэрлэгээс Роналдо жимс суулгаж иддэг байсан гэсэн. Тийм ээ, тэр эндээс лир банан хулгайлж иддэг дүрсгүй жаал хүү байлаа. Me romperon a banana para comer, modo no había. Банан дургүй хүн гэж хэн байх вэ? Роналдо банан дуртай л байж. Тийм ээ, Роналдо сайн хүү байсан. Роналдогийн хөл өмгийн анхны клуб нь Андорино гэж жижигхэн клуб байсан ба. Мадерагийн хамгийн том хөл өмгийн клуб болох CD National Роналдо тоглох санал тавьж тэр сэтгэл заагүй юм а. Тэр хэрхэн бэлтгэл хийдэг байсан талаар бүгдээрээ хамтдаа харцгаая. Бид CD National-ийн бэлтгэлийн талбайд ирээд байна. Хэрвээ энэ талбайг Мадерагийн өндөр уулуудын нэг нь гэж бодвол бид уулын орой дээр нь зогсож байна. Энэхийн уур амьсгал их хүйтэн. Эндээс Роналдо хөл өмгийн карьераа эхэлж байлаа. Дасгалжуулагч багийн нөхцөлтөөгөө бэлтгэлээ хийж эндээс дэлхийн шилдэг болно гэсэн итгэлтэйгээр хөл өмг тоглож эхэлсэн байдаг юм. Миний хойно ирээдүйн Роналдонууд өнөөдөр бэлтгэлээ яг хийж байна. Сайн уу, намайг Родриго гэдэг. Нэг удаа Алекс Фергюсон Роналдог дэлхий дээрх хамгийн их төвчээртэй маш их бэлтгэл хийдэг гэж хэлж байсан болохоор би Роналдод хайртай. Сайн байцгаана уу, Мартин байна. Энэ талбайгаас тэр дэлхийд гарсан. Миний хувьд Роналдо хамгийн шилдэг нь. Сайн уу, Педро байна. Бэлтгэлээ маш их сайн хийдэг болохоор би Роналдо дуртай. Тэр бөмбөг гайхалтай эзэмшдэг. Супер тоглож. Том болоод би яг түүн шиг болно. Роналдо энэ цэнгэлтэд 2 үлрэл тоглож нэг удаа лигийн түрүү авч байсан. Түүний хочийг уйлахаа гэдэг байсан тэр хожигдох болгондоо уйлчихдаг байсантай холбоотой гэн. Түүнийг уйлж байгааг та урд нь юу н харж байсан уу? Роналдог анх хөл өмг тоглохоор клуб төрж байхад та ирээдүйд дэлхийн шилдэг хөл өмгч болно доо гэж бодож байсан уу? Үгүй ээ, тэгж өрдөөсөө бодож байгаагүй. Тэгвэл анх та яг хизээ Роналдог анзаарч харж байв. Манай багт дамжуулалт алддаггүй нэг сайн хүү байсан гэж л анзаарсан да. Би Роналдог хожигдох болгондоо уйлдаг гээд бүр алдартай байсан гэж сонссон. Энэ үнэн үү? Тийм ээ, байнга уйлждаг байсан. Албай дээр тэр заримдаа их хувай утсан тоглолт гаргадаг, дамжуулалт өгдөггүй тоглолтыг нь би мэднэ. Энэ тал дээр та тийм шүү, тэр байдлаа бэлтгэл дээр гаргана. Засах гэж хичээдэг байлаа. Хүмүүс Роналдог төрчихсөн хөл өмгч гэж ярьдаг. Та түүний авиас шаргуу бэлтгэлтэй хоршсон гэж боддгоо. How much do you think is natural talent and how much of that is down to hard work? 50% таа л гэж хэлнэ. Авиастай гэхээс илүү маш сайн бэлтгэл хийдэг. Олон ч зүйлийг золиослсон. Өдөр бүр илүү сайн болох гэж хичээдэг. Сайн бэлтгэлээ хийдэг байсан. Түүнийг шилдэг болгосон нууц юм. De forma séria, honesta, árdua para se superar, para ser cada vez melhor. Португалийн томоохон багуудын нэг Лиспон 12 настай жаал хүүг тоглуулахаар урьсан. Түүний хувьд маш их бэлтгэл сургуулийн үр дүнгээ харж том баг тоглох боломж гарч ирсэн ч гэрээсээ хол явна гэдэг хүндэтгэн байсан. Everything he'd worked for, but it was still a very tough move to make.
Бага насандаа Роналдо гэрээсээ хол явснаар гэр бүлээ маш их сансан. Шинэ багт хүнд бэлтгэл сургуульд хийсэн ч хөл өмгт хайртай учраас тэр бүхнээ зориулсан. Мэдээж Лисбон амар байгаагүй байх. Гэхдээ 16 наснаа тэр аль хэдийн аялан тоглолт хийж эхэлсэн ба Интер Милан, Арсенал, Ливерпул багууд түүнийг сонирхож эхэлсэн дээ. In fact, the likes of Inter Milan, Arsenal and Liverpool were all said to be interested. Тэгээд тэд Манчестер Юнайтедийн эсрэг тоглосон. Үлдсэн нь тэдний хэлдгээр түүх үлээ. history. Хамгаалагчдын хувьд хар дарсан зүүд болсон залуутай бүх ангичууд уулзах гэж байна. 18 настай Роналдо Лиссабон клубээс гарч Юнайтед лигийн өксөг тоглолт хийж 3-1-ээр хоцсон ба Юнайтед энэ тоглолтоос хойш түүнийг маш их сонирхож эхэлсэн юм. Premiership champions 3-1 in a friendly last week, and the United players were so impressed by him they pleaded with Ferguson to seal the deal. Бэлтгэл дээр бид эсрэг баг болж өдөр бүр өрсөлддөг байсан. Түүнээс бөмбөг булаана гэдэг маш хэцүү. Миний хувьд тоглож байсан хамгийн шилдэг тоглогч. Гадаа эрт харанхуй болдог. Цагаар гээд ихэндээ түүнд бүх юм өөр байсан. Эсрэг багийнхантайгаа ойлголцож чадахгүй тоглолт хэцүүхэн байсан ч миний бодлоор Роналдо зорилготой тууштай байдаг учраас бүгдийг даван гарч чаддаа гэж боддог. This is what he had to do. Cristiano Ronaldo. Saha waits inside the area. Ronaldo гол! Тоглолтод тоглолоо. Ronaldo Manchester United-аас гарч тоглож хожил байгууллаа. Түүнийг өдөр болгон бэлтгэл дээр болон тэмцээнд өшөөлөж унгаадаг байсан ч тэр хизээч хараал хэлж уурлаж байгаагүй. Манчестерт өнгөрөөсөн үеийн түүнийг дэлхийн шилдэг болоход тусалсан гэж боддог. Далаа дугаартай өмсөлийг өмсөж тоглосон болохоор ягаад ч юм түүнээс их зүйлийг хүлээдэг. Албаа дээр тэр ширүүн тоглолт үзүүлдэгч тэр жирийн үедээ маш энгийн зөөлөн ааштай. Бэлтгэл дуусны дараач хэдэл бол хэдэн цаг бэлтгэл хийж л байдаг. Хөөе Мики, альва наашаа дамжуул гэж надад хэлдэг байсан. Намайг их удаан юм аа гэдэг байлаа. Зүгээр нэг азар гол орно гэж байхгүй. Эсвэл тоглох авьяастай учир гол оруулдаг хүн гэж байхгүй. Тасралтгүй хөдөлмөрл амжилтанд хүргэн шүү дээ. That's not by accident. That's not a God-given talent. That's through sheer hard work. Олд Траффорд сэнгэлтгэл бэлтгэл сургуультай хийж Криштиано Роналдо дэлхийн шилдэг Английн тоглогч болж чадсан. 2008 онд Манчестер Юнайтедийн гараанаас гарч аваргуудын лигийн аварга болж байлаа. And later on, FIFA crowned him the best player in the world. CR7 still wanted more though. So a world Энэ амжилтаасаа илүү үзүүлэхийг хүсэж тэр Реал Мадридд ирж Барселона, Мессигийн эсрэг тоглох болсон. One of the greatest ever sporting rivalries was born. Роналдо хэрхэн алдартай шилдэг тоглогч болсон юм болоо. Залуу үеийн хөл өмгчдөө Роналдо ямар үлгэр дуурайл үзүүлдэг юм бол гэдгийг хамтдаа мэдэж авцгаая. Би багасаа л Манчестер Юнайтедийн хөгжөөнд дэмжигч байж Роналдогийн тоглолтыг үзэж том болсон. Тэр надад бөмбөгийг яаж л бол яаж эзэмшиж болдгийг харуулж, бишрүүлж, урам зориг өгсөн. Хүмүүс түүний бөмбөгийг эзэмшиж байгааг харах дуртай байдаг. Магад танд ч бас түүний тоглолт урам зориг өгдөг байсан гэж бодож байна. Түүний давуу тал юу вэ? Тэрнээс танд сурах зүйл бий юу? Бэлтгэл. Хэрвээ чи өөрийгөө хөгжүүлэхийг хүсвэл шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Фитнес дэглэм. Роналдо эрүүл хоол идэж, ус сайн уудаг ба орой эрт унтаж өглөө бэлтгэлээ хийж дэглэм барьдаг. Энэ бол хамгийн чухал. Тэр муу зүйлийн талаар юу боддоггүй. Маш эерэг хандлагатай. Эерэг бодолтой байх хамгийн чухал. Тэр бол голын машин. Сайн чадвартай хэрнээ үр дүнгүй тоглож байна гэд боддоо. Тэр бол тийм биш. Багийн төлөө юу? Эсвэл өөрийнхөө төлөө тоглож байна уу гэдгийг бодох хэрэгтэй. Спорт хүч. Энэ бол Роналдогийн Мессигээс ялгарх зүйл. Роналдо биеэ хөгжүүлж, хүчтэй чанга болгодог бол Месси бол жижигхэн залуу шүү дээ. Гэсэн ч энэ хоёр хурдтай сайн тоглодог.
Гэхдээ та заавал хүчтэй том биетэй байх албагүй. Бэлтгэлээ сайн хийгээд хурдан гүйдэг болж болно. Роналдогийн сул тал гэхээр юм надад санагдахгүй байна. Түүнд бараг бүхэл чадвар бий. Тэр баруун зүүн хөлөөрөө тоглоно. Талбай дээр удаан хугацаанд тоглож чадна. Хурд хүч чадвар, сургуулийн цохилт, чөлөө цохилт гээд алдаг зүйл түнд байдаггүй. Great cross in, great header, 1-1. Fantastic Ronaldo header. Хэрвээ чи сайн чадварлаг тоглож болохыг хүсвэл шин зүйл туршиж, чадваруудаа баяжуулах хэрэгтэй. Ялангуяа хөлний хөдөлгөөн хурдан байх ёстой. Тэр маш үзүүштэй тоглолт хийдэг. Хүмүүсийг баяртай болгож, ур чадвараа бишрүүлдэг. He's just so exciting to watch, and making people smile is just what it's all about. Өөрийнхөө бай, бүтээлч өөртөө итгэлтэй бай. Хийж байгаа зүйлдээ дуурал. Энэ миний зарчим. Бас Криштиано ч үүнийг баримталдаг. Ингэж чадвал чи сайн хөл өмгч болж чадна. To really become a better footballer. Их ядарсан үедээ та яаж өөрийгөө амраадаг вэ? Бид маш том бүтээн байгуулалтын урд ирсэн байна. Роналдогийн музейд тавтай морилж Жон. Гайхалтай харагдаж байна. Дотогшоо орох уу? Тэгэлгүй яах вэ? Хамтдаа орцгоё. Чигээрээ явхад маш томоор Роналдогийн шагналуудтай зураг байна. Oh wow, this is it. And here he is, the man. Энэ яг Роналдогийн бие өндөртэй адил түүний баримлал байна шүү дээ. Скот, Роналдо бараг чам шиг өндөртэй юм шүү. He is, isn't it? Коридорын энэ хэсэг түүний авч байсан шагнал цомууд байна. Жон, юуны түрүүнд аврагын лигийн цом бидэнд харагдаж байна. We got the Champions League trophy. Рональдо 3 удаагийн авраг болсон. Энэ бол дөнгөж эхлэл. Look at all of these. Хөөх эднийг хараач. Рональдо карьерийнхаа турш 500 гаруй гол оруулсан байх юм. 2005 оны 4-р сарын 5-нд Рональдо 5 гол оруулсан. Энэ Испани лигийн цом харагдаж байна. Энийг том юм аа. Тийм шүү, аврах том байгаа үстэй. Би л өргөхийн тулд өргөгч машин ашиглах байх. Би үүнийг өргөхөөс өмнө сайн цэцэл хийж байж л өргөх байх. Энэ бол Ардын Баатар гэсэн тэмдэг байна. Үүнийг Португалийн ерөнхийлөгч Роналдод гардуулсан. Тэгэхээр Роналдо дан ганц хөл өмгийн алдартай биш байх нэ. Чи Роналдод зураг авахулчлаа шүү дээ. Энэ холбооны цом байна. Like a proper trophy. It's very British. Нүдэн тусахгүй байгаа аргагүй нэг цом энд байгаа нь Премьер Лиг. The Premier League. Дэлхийн үнцэг болон бүрээс хайртай үл өнгөшөндөө зориул сэтгэлдээ ирүүлсэн захидлууд байна. Үүнийг хараач ээ. Үнэхээр гайхалтай юм аа. From all over the world. Евро 2016-гийн медаль байна. Цомоо авахтаа зүүлсэн байсан. Энэ бол зүгээр нэг медаль биш. During the celebrations, that's what he was actually given. This is something. Евро 2004-т Португал хожигдолд хүлээж харамсалтайгаар өндөрлүүлж байсан 19 настай хүүгийн хичээл зүтгэлийн үр дүнд Евро 2016-ад авраг авч Роналдог өргөмжөж өгсөн үнэтэй медаль юм. When he was 19, this is what really sets Ronaldo perhaps above anyone of his generation in that he's achieved at a club level and now at international level. Баалан доорыг гайхалтай гэдэг үгээр л тодорхойлох байх та. Өдөр бүр цаг тутам бэлтгэл сургуультай шаргуу хийсний үр дүнлэн юм да. Тэгэлгүй яах вэ? Тэр ч утгаараа энэ шагналыг музейн гол хэсэгт байрлуулсан байх. Тийм шүү, энд байрлуулахад үнэхээр тохирсон шагнал. Роналдогийн музей үнэхээр гайхалтай юм аа. Эннээс илүү байна гэж юу байх вэ? Ben, it's Ronaldo. Хөөх, энд Роналдо байна. Чи яг Роналдо шиг харагдаж байна гэж? Тийм ээ, хүмүүс дандаа тэгж хэлдэг юм. Чи Мадерад Роналдотой хамт өсөж төрсөн. Та хоёрын хэн нь илүү сайн тоглодог байсан бэ? Чи юу эсвэл Роналдо юу? Тэр үед жоохон байхдаа би 3 насаар ах байсан болохоор би түүнээс илүү сайн тоглодог байлаа. Роналдогоос өөрөөс нь асуугаарай. Яг адилхан зүйл хэлэх байх. Wow, so there's not many players who can say they played in the same team as Ronaldo and were better than them. You know it. Роналдогийн үеийн хувьд чи түүнийг сайн мэднэ. Гэртээ байхдаа тэр юу хийх дуртай вэ? Камер байхгүй үед тэр ямар байдаг вэ? Тэр яг хүүхэд байх үеийн шиг ердөөсөө ч өөрчлөгдөөгүй.
Нэр алдарт хүрсэн нь түүнийг өөрчлөөгүй. Мэдээж тэр мундаг сайн үеэл байсан баг. Гэхдээ түүнд ямар нэг буруу зуршил байдгүй. Ганц зүйл нь тэр маш зөрүүд. Тэр хожигдох дургүй. Зүгээр найзуудтайгаа хөзөр тоглохтой хүртэл хожигдох дургүй. Баярлалаа. Тантай ярилцсан таатай байлаа. Lovely to meet you, and there you have it. Never play snap with Ronaldo. Мэдхгүй юм да, Джон. Мадерад маш олон хүн Роналдог мэддэг. Гэхдээ би Роналдогоос өөрөөс нь бүгдийг нь сонсомоор байх юм. Санаа зовлтгүй. Үүнийг хамтдаа үзцгээе. Хөлбөмбөг бол миний хувьд маш чухал зүйл. Хүсэл тэмүүлэл хамгийн чухал. Мөнгө бол тийм ч чухал биш. Би бүх зүйл сэтгэл хангалуун байдаг. Үргэлж формтой байна гэдэг тийм ч амархан биш л дээ. Гэхдээ альва бүхэнд шалтгаан бий. Би хийж байгаа бүхэндээ аз жаргалтай байдаг. Мэдээж байнга формтой байна гэдэг тийм ч амар биш ээ. Тэглээгээд би гомдолдоггүй. Надад тохиолдож буй бүх зүйлд шалтгаан бий. Тэр шалтгаан бол би талбайд гараад тоглохдоо нэг л сайхан итгэмээргүй гоё мэдрэмжийг авдаг юм. Энд мөнгө ямар ч хамаагүй. Хүсэл тэмүүлэл хамгийн чухал байдаг. Миний хувьд хөлбөмбөг хамгийн чухал зүйл маань юм. Би өөртөө чи үргэлж хамгийн шилдэг нь байх хэрэгтэй шүү гэж сануулдаг. Тэмцээн бол тэмцээн шүү дээ. Би клубийнхаа төлөө, шигшээ багийнхаа төлөө хамгийн сайнараа хичээж тоглох хэрэгтэй гэж боддог. Аль нь ч ялгаагүй. Бид хоёр хожил гэдгийг ээлжлэн хүртэж байсан. Имдээш би түүнтэй сайн харилцаатай байдаг. Дахиад 5-6 жил карьераа өргөжлүүлэхийг хүсэж байна. Тэгээд дараа нь юу хийх гэдгээ шийдэн дээ. Одоо Реал Мадридээс байгаадаа би сэтгэл хангалуун байдаг. Тэгвэл би өөрөнд нь зөндөө хэлсэн байдаг. Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Түүний хийсэн бүхнээр би үнэхээр биширч байна. Түүний хэлсэнчлэн ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Чи төсөөлөд үзэлдэ. Роналдо нэгтлэн бодогч байсан бол гээд эсвэл цэцэгчин эсвэл сансрын нисгч ч юм уу. Бүгд сайхан таамаглал байна шүү. Миний бодлоор бид жинхэнэ судлаачдаас Криштиано Роналдо хэн болох ёстой байсныг олж мэдэх хэрэгтэй. Миний бодлоор тэр рок дуучин болох ёстой байсан юм. Түүний Криштиано, Рокод Роналдо гэж дуудах байсан. Тэр сантехникч болох хэрэгтэй байсан юм. Миний бодлоор тэр Португалийн менежер болох хэрэгтэй байсан юм. Тэр Wolverhampton руу явж хөлбөмбөг тоглох хэрэгтэй байсан юм. Түүний үс байнга гоё байдаг болохоор тэр үсчин болох хэрэгтэй байсан юм аа. За, Роналдо хинч болохоор шийдсэн хамгийн гол нь Ямаа юм. Юу вэ? Чи чинь Роналдог Ямаада зүрлээд байгаа юм уу? Үгүй дээ. Энд чинь шал өөр өгний хураангуй хэлбэр байхгүй юу? Бүх цаг үеийн хамгийн шилдэг гэж байгаа юм аа. За, бүх цаг үеийн хамгийн шилдэг гэдэг чинь бол яг шүү. Энд хүрээд бидний Роналдогийн талаар үнэн бод түүхийг мэдэх Мадерагаар аялсан аялал өндөрлөж байна. Аялал маань гайхалтай сайхан байлаа. Урам зориг ирч хүч өгсөн гэж найдаж байна. Танд таалагдсан гэдэгт итгэж байна. Яг одоо үзээд сууж байгаа хэн нэгэн дунд ирээдүйн Роналдо сууж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би ч гэсэн тэгж найдаж байна. Роналдо дараа уулзцгаая.
Түүнийг нутгийнх нь ажилсаг бяцхан зөгий гэж хочилдог байлаа. Тэр үргэлж ихчигээ уурлуулаад зүхтаадаг. Бөмбөгнөө салдаггүй. Хичээлдээ төдийлөн дуртай биш, тийм л хүү байсан. Түүнийг зааж чиглүүлж дасгалжуулах хүн яг таг байсангүй. Ээж нь түүний хүсэл мөрөөдлийг хүндэтгэж ойлгодог эмэгтэй байсан бол харин аав нь үг дүү цөөтэй ийм л ирхэн байлаа. Тэр баян тарган гэр бүл өсч өндийгөөгүй. Түүний амьдрал тиймч хангалуун бус байлаа. 10 жилийнхэн багш хүртэл түүнийг бөмбөг чамд юу ч өгөхгүй, бөмбөгөөр чи хоолоо олж идэхгүй хэмээн гоочилдог байв. Харин одоо Роналдо жилд 88 сая доллар олж дэлхийн хамгийн өндөр үнэтэй хөлбөмбөгчнөр нэрлэгдэж Bugatti, Ferrari, Porsche, Lamborghini гэх мэт бүлгийн сайныг унаж таны төсөөлөмгүй том орд харшид амьдарч байна. Түүнийг маш олон хүмүүс маш турхай, биеийн хүч муутай гэж гоочилдог байсан. Гэхдээ Роналдо хүмүүсийн хэлснээр байгаагүй. Мөн тэрээр хүсэл мөрөөдлөө хизээж орхиогүй юм. Испани лигт хамгийн олон хетрик хийсэн. Европын аваргад төрүүлсэн. Аваргуудын лигийн хамгийн олон голын дамжуулалтын тэргүүн байрын эзэн. Гэх мэт олон рекорд амжилтууд түүний намтар дээр хөвөрнө. Түүний амжилтууд дуусшгүй үргэлжилсээр байна. Бүхэн талбай дээр гялцахаас гадна тэр талбайн гадна ч жинхэнэ эр хүн, жинхэнэ тамирчин гэдгээ харуулсаар явна. Хор талдартай хүүхдүүдийн зардлыг дааж, дайн дажин болсон гадруудад эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж, олон мянган хөгжөөл эмшигтэй өөрийн өмсгөл, гарын үсгийг тарааж явна. Энэ бол Cristiano Ronaldo. Тэр зүгээр л гайхалтай өгөөмөр шилдэг нэгэн. Ингээд та бүхэн үргэлжлүүлээд Роналдогийн зам баримтад нэвтрүүлгийг хүлээн авч үзсэн үү? Хоёрдугаар хэсэгт та бүхэнд илүү сонирхолтой чухал мэдээллүүд очих болно. Амьдрал сайхан байна. Нэг талаараа анцтайж, нөгөө талаараа энэ хэмжээнд хүрч алдар хүндэд хүрэхийн тулд илүү хөдөлмөрлөх ёстойг ойлгосон хэрэг. Үргэлж тэрүүн өвнөнд багтах нь намайг хурцлж ирсэн юм. Cristiano Ronaldo няцашгүй. Madeira, Португал. Түүний эцэг хөлөмөгчин болох замыг нээж өгсөн. Тухайн үед түүний жаахан хүүхэд байхад аав нь Андорынхаа багт арын албаны ажилчин байлаа. Ингээд эцэгийнх нь хоёулаа ажилдаа явсан хойгоор Денис Роналдото гэртээ үлдэх болсон. Тэр үед тэдэнд нэг бөмбөг байсан юм. Роналдо ч тоглох дуртай. Нэг ёсондоо Денис Роналдо хөлбөмбөг татан оруулсан. O Diniz foi mesmo o pai. O pai Diniz foi mesmo responsável pelo ter o gosto pelo futebol. Бид түүний жаахан байхаас нь л хөлбөмбөгтөд тоглож байгааг нь харсан. Бөмбөг нүрээд. Тэгтэл нэг өдөр тэрний тоглолт эрс өөрчлөгдсөн байлаа. Түүний хүүхдийн 11A багт тоглож байсныг одоо ч санаж байна. Тэр л үеэс Роналдогийн өмнө гайхалтай ирээдүй байгааг олж харсан. Num campo de futebol de 11, não eram capitos, não eram platos, não é? E eu vi que no fundo ele tinha muito futuro pela frente. Ухаан үеийнхээ Мадерагийн хамгийн шилдэг тоглогч. Хэдийгээр турхаач, техникийн хувьд чадварлаг, аль хөлөөрөө тоглохоо уур чадвар өндөр. Гол оруулна гэж л бодож өссөн. Тэр хууралтуудаа зөвхөн гол оруулахын төлөө л хийж ирсэн юм. Хизээж хожигдно гэж талбайд тэр гардаггүй. Түүний тархинд үгийн санд ялгдал гэж үг байхгүй. Жишээ нь заримдаа баг нь ялчаад байхад хүртэл сэтгэлээр унана. Дээр нь муу тоглосон бол уйлж өөртөө гимшин. Хүссэндээ хүртэл тоглож чадаагүйдээ уйлж байгаа хэрэг л дээ. Түүний баг үргэлжил хожих ёстой. Өөрөө ч гол оруулж сайн тоглох хэрэгтэй гэж боддог. Ер нь алдаа дутагдaltaа маш эмзэг. Тэр Истертэй сургуулийнхаа амралтаар манай багийн бүрэлдэхүүнд тоглодог байсан юм. Удалгүй хуурай эцэгтэйгээ Лиссабон руу явсан да. Бид тэр үед түүнийг нийслэлд очиж тоглож, Мадера аралд дахин хизээж эргэж ирэхгүй гэдгийг гадарлаж байсан санагддаг. Лиссабон, Португал.
Nacional da Madeira tinha uma dívida. Тэр үед спортын хэмжээний өрөнд унжсан үе байлаа. Одоогийнхоор бол бараг 25,000 евро. Националчууд санхүүгийн хүндрэлтэд тулгарч өөрөө төлж чадахгүй дүрсэн. Тэр үед тэд дөнгөж 11 настай хүүг авьяаслаг шилдэг тамирчин гэж үзсэн. Talento, muito bom jogador. Ok, doutor, ok, você manda um miúdo. Ингээд би тэдэнд наад хүүхдэд уулзуулаа гэж хэлсэн. Мэдээж түүний төрлийн шилдэг тамирчин гэдгийг ойлгоход их хугацаа ороогүй. Шийдвэр гаргах чадвар, хурд, 2 дугаар давхраас бөмбөг авах чадвар, хөдөлмөрч, цуцшгүй. Дайчин чанаргээ тэрний талаар хэлэх олон эерэг зүйлс байна. Багийнхаа тоглогчид дотроос яагаад ялгарсан вэ гэхээр дөнгөж 15-16 настай Мадейрагаас ирсэн хүү гэдэгт л байсан. O que me espantou, eu que treinei. Тэр үед хитрхээ жаахан учраас 24 цагийн дотор гэрлүүгээ явцгаа гэж захиж хэлсэн. Тэгтэл 2 дахь өдөр энэ хүү яг л багийнхаа тоглож болчихсон мэд бусдыг араасаа дагуулж эхэлсэн. Não demorava mais 24 horas para querer regressar a casa. Este no segundo dia Өмнө бөмбөгөө өгөөж бусдыг хүүхдүүдтэйгээ quase seus empregados. Passa a bola. Тэр годамжны хөл өмгөөс ир зөрөг тэсвэр төвчээрийг олж авсан. Түүнд энэ чанарууд одоо ч хэрнэ бий. É como se eu estivesse a tratar jovem por miúdo. Esse arrojo, essa capacidade de não ter medo de nada, do futebol de rua, que não tem medo de nada, não é? Esse tipo de arrojo estava lá. Криштианог туранхай байхад бусад хүмүүс чи техниктэй, хурдтай байна. Гэхдээ хитрхи туранхай юм даа гэж хэлдэг байлаа. Тэрэнд энэ бүхэн таалагдаагүй. Ингээд тэр шөнө бүр спорт зааландаа бэлтгэх хийх болсон. Оройн хоолны дараа дээврийн өрөөнд орох зам гаргаж, шат ашигласнараа дасгал сургуульд хийх өөрийн хувийн орон зайтай болсон юм. Хэний ч заавар зүлгээгүйгээр өөрийн бодсон санснаа бүгдийг нь хийж гэлсэн. Харин түүнийг энэ бүх бэлтгэлийг нууцаар хийж байгааг хараад жаахан хүүхдэд хитрхийг ачаал байна гэж бие хэлсэн. Ингээд тэр шийтгүүлсэн. Гэхдээ тэр хизээч бууж өгөөгүй. 2% ус өргөөдлөө шүршүр орж байхдаа ч ховонгаа усаар дүүргэдэг байсан. Ховонтой устгаа хүртэл хөлний дасгал хийж төрнийгнээс зүүгддэг байлаа. Удалгүй тэр шинэ байрлал нүүсэн. Шүн болохоор хөлөндөө хүндрүүлэг чийгээд хамтдаа Маркто Помбал руу алхана. Тэнд маш сайхан цэцэрлэг түрээлэн байсан учраас хурдаа нэмхийн тулд хөлөндөө хүндрүүлэгчтэйгээ гүйж эхэлсэн. Удалгүй хүндрүүлэгчгүй илүү хурдан гүйдэг болсноо хэлж билээ. Харин гэрлүүгээ буцаж явахдаа бөмбөг хүндрүүлэгчээ надад өгчөөд машинтайгаа уралдахаар гүйчихнэ. Ногоон гэрэл асахтай зэрэгцэн хурдаа авч машиныг ардаа оруулна. Харин эцэст нь би хурдтай болчихж би гэж ирээд л баярлана. Тэр бүхий л талаараа сайжирч хүссэн зорилгодоо хүрсэн дээ. Ele, quando estava a voltar para a residência, dava-me a bola e os pesos e metia-se ao lado dos carros no semáforo. Quando acendia o verde, ele corria à velocidade máxima até conseguir. Quando chegava ao pé de mim, depois dizia-me sempre: estou mais rápido, não estou? E ele metia-se na cabeça que tinha que melhorar em todos os aspectos e foi isso que aconteceu. Роналдог 11 настай байхад анх удаа Sir Alex Ferguson тэрний талаар олж сонссон юм. Porque estávamos ali a vê-lo, não é? Олон ч багуу түүний араас хөөцөлдөж их шуум гарсан да. Тэр үед Интер түүнийг багтаа авахад маш ойрхон ирсэн. Хүн бусад багууд ч тэр. Гэхдээ тэр зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл тэдний хинэнч түүний тоглолтыг ойроос харж түүнийг үнэлээгүй шүү дээ. Эдгээр багтаа авах төгсөн ч тэр айл нэг багт очиод сэлгээний сандал суухыг үсээгүй юм. Үүнийг юу ч гэж хэлмээр юм дээ. Манчестер, Англи. Ирсэн даруйдаа тэр багт нөлөөлсөн. Болтны эсрэг явагдсан тоглолтод онцлог тоглогч нь тэр болсон. Тоглолтын дараа тэр илүү зөрөгтэй нэг л өөрөө болчихсон санагддаг юм. Манчестер Юнайтед хараад байдаг олон зүйлсийг тэр ч бүхэл Английн хөл өмгөд байхгүй зүйлсийг хүртэл тэр хийж эхэлсэн. Анх ирсэн даруйдаа уур чадвараа гайхуулж бусдыг яг л тэнэг хүмүүс шиг талбай дээр алмаар болох болсон. Гэхдээ Гари Невил, Фил Невил нар зарим хэрэгтэй зүйлсийг заасан. Тэр сурсан бүхнийг хизээж хайлгууд автах болсон. Заримдаа хэрэгтэй үедээ бөмбөгөө өгч бусдад амжуулж тоглохыг ойлгуулахын тулд игч зэмлсэн үе бий. Үнэхээр толгойтой уучраас бусдаас түрүүнд суралцаж сайжирсан да. Анх багт ирэхдээ бусдыг араасаа дагуулахын тулд үзэгчдийн өмнө сонин содон зүйлсийн
Мэдээж энэ бүхэн үзэгчдэд таалагдчих байсан л та. Удалгүй тоглолтыг бүрэн эргүүлж гол оруулах болсон. Гол оруулж голын дамжуулалт өгч тоглолтыг өөрчлөх төрсөн. Тэр бидний төлөө олон тоглолтод бүхнээ зориулсан. Ямар ч тоглолт байх хамаагүй, том жижиг хамаагүй. Тэр үеэс л илүү шилдэг тоглолтыг үзүүлж жинхэнэ эр хүн болсон юм. Роналдотой хамт талбайд тоглож байхдаа хөвчлэн Марун жигүүрийн арын хамгаалалт нь гардаг байлаа. Тэр үед зарим найзууд маань тэр хамгаалдаггүй шүү дээ гэтэл би тэдэнд тэр хамгаалах хэрэггүй. Хүн бүр тэрнийг хамгаалж байхад хамгаалтанд оролцоод яах вэ гэж хэлнэ. Тэдэнд ингэж л би хэлдэг байсан да. Юу гэхээр тэр бол шилдэг тоглогч. Ямар ч тоглолтыг эргүүлж чадна. Хүчтэй, дайчин, шилдэг тамирчин. Агарын тулаанд сайн. Тэр үед 2-3 тоглогч түүнийг доош нь дарахын тулд зэмлдэг байлаа. Харин бусдаар бол их залуусаа тэрний тоглолтыг үнэлж хийж байгаа бүхнийг нь ойлгох болсон. Тэр бусад багуудын хувьд жинхэнэ аюулн байсан бол манай багийн гайхамшигтай нууц зэвсэг нь байлаа. Роналдо байсан учраас тэр шүү дээ. Багийн хатлаа бүхнийг хийж нэмэлт бэлтгэл сургуулт хийн. Бэлтгэлийн талбайд өөрийн хэн болохоо үзүүлж, бусдад юу чаддгаа үзүүлнэ. Харин талбайд гараад шалгалт өгдөг байж тээ. Тэр бэлтгэлийн талбай дээр хөлөндөө хөндрүүлэгчтэй тоглодог байсан юм. Хүчний бэлтгэл хийхдээ чөлнөөсөө огтхон ч үнэгээ салахгүй. Тэр үед бид өглөө нэг бэлтгэл, тэгээд хүчний бэлтгэл, дараа нь хурдны үсрэлтийн бэлтгэл хийдэг байлаа. Ингээд бэлтгэлийн дараа гэртээ очиод үргэлж усан цэлнэ. Усан сангаас арчхад хоолоо идэж, бүхий л талаараа өөрийгөө өөрчлөхийн төлөө зүтгэсэн. Тэрний шийдэмгий байдал багтаа үзүүлж буй нөлөө тэрний дэлхийн шилдэг тоглогч болох үе таалгыг нээж өгсөн байх. Шилдгийн шилдэгч болж өнөөдрийн хүн бүрийн хүндлэлийг олсон тамирчин болсон. Португалийн шгшээ баг 2008 оны Европын авах шалралт тэмцээнээс хасагдсан өдрийг одоо ч хэрэн би санаж байна. Роналдо тэр зүүн яг тухайн тоглолтын дараа нэг ч үг хэлэхгүйгээр цэнгэлтгийг орхих гэсэн боловч намайг харж чад толгой дохиод миний өмнө ирсэн. Тэр үед би дуу хураагаараа асаад тэр ингэж хэлсэн юм. Хүмүүр миний мөрөөдлийг мэднэ. Би Реал Мадридэд очимоор байна гэсэн. Тэр үг тухайн үеэс л дэлхийд дахныг шуугуулсан да. Нэг ёсондоо Манчестер Юнайтедийг хүнд байдалд оруулж Реал Мадридтэй гэрээ байгуулах хүсэлтэд шууд илэрхийлсэн хэрэг. Тэр үед Английн хүмүүр тэрнийг нэг жилээр багтаа үлдээн гэж дотроо бодож байсан ч Реал Мадрид 96 саяыг санд болгосноор бага орхид хүргэсэн юм. Мадрид, Испани. Сантьяго Бернабеугийн 90,000 үзэгч түүнтэй мэдчилсэн. Бүх зүйл үнэхээр солиотой. Бүтэн 96 сая еврогийн үнэтэй тоглож шүү дээ. Харин Гарет Бейлийг илүү өндөр үнээр авчирхад үзэгчид та нар Роналдог маань дутуу үнэлээ гэж гомдлож эхэлсэн. Та нар багийн шилдэг од Криштиано Роналдог гомдоож болохгүй шүү гэж зэмлсэн дээ. Тэр одоо Раулаас жил үнэр хүндтэй болсон. Хамаагүй илүү үнэр хүндтэй. Раул бол Реал Мадридын баатар байсан шүү дээ. Харин одоо Роналдо тэрнээс өндөр хэмжээнд хүрсэн. Тоглолт бүрт гол оруулна гэдэг хүнд итгэхийн чаргагүй, аимшигтай. Өөр хэн нэгэн түүн шиг ийм хэмжээний тоглолт үзүүлэхгүй байх. We won't see anyone doing that again. So мэдээж Раулыг Мадридын хүмүүр хайрладаг. Мадридын уугуул учраас ч тэр байх. Испанийн хүмүүр зүрх сэтгэлд нь уяатай байдаг. Харин Реал Мадридын хамгийн шилдэг тоглогч хэмбэ гэж асуувал хүмүүр ямар ч эргэлт зүйлгүйгээр Криштиано Роналдо л гэж хариулна. Өөрийгөө дайжилдаг тоглогч, үргэлж илүү хийх хүсэж явдаг залуу бол тэр байгаа юм. Дээр нин спортод хайртай учраас бүхнийг сэтгэлээсээ хийн. Хийж байхдаа сэтгэлээ зориулдаг. Ингэж л хэлэндэ. Бэлтгэлд хамгийн ихэнд ирж хамгийн сүүлд талбайд үлдэнэ. Бэлтгэлээ бүрэн хийж бэлэн болох хүртлээр бүхнийг ном журмын дагуу хийж байж сэтгэл нь амарна. Тэр хөлбөмбөгийн спорт түүний ач холбогдлыг сайтар мэддэг. Дээр нь сэтгэл зүйн хувьд ч хүчрэхэг бүх зүйлд өөрийгөө харуулж мэдрүүлж чаддаг залуу. Хаана очихооч мэддэг. Юу хийгээч мэддэг тамирчин да. Миний бодлоор Роналдод олон мөрөөдөл байсан. Тэр бүх мөрөөдөлдөө хүрсэн. Үүний нэг нь алдартай Реал Мадридыг дүүргэндэх Европын 10 дахь цомдоо хүргэсэн явдал байгаа юм. Реал Мадрид олон жил уураг тархиндаа хүлээсэн цомыг авчирч үзэгчид багийн удирдлагад бэлэг барихын тулд бүхнийг хийсэн. Зорилготойч хүрсэн. Роналдо хөлбөмбөгийн ертөнцид нэрээ зүйрэтүүлсэн олон шилдэгүүдийн хамтаар тоглож олон зорилгыг өмнөө тавьсан. Үүний нэг нь Андесима. Өөрөөр хэлбэл дараагийн Европын цом. Мөн Португалийн шгшээ багийн хамт Европын авах шалралт тэмцээнд түрүүлхээж тэр мартаагүй. Харин одоо дэлхийн авах шалралт тэмцээнд ямар хэмжээний тоглогч болохоо үзүүл бүлдэж байна да. He needs to renovate that to show the world how good he is. Até hoje, quando
Гректэй шигшээ тоглолтод хожигдож байсан гашуун туршлага бидэнд байгаа. Sofremos bastante. Тэр үед тэр яг л хүүхэд шиг үйлсэн. Их ч цохорсон. Гэхдээ үнийг хэлгээд гаднаа үйлж байсан ч түүний сэтгэл дотор асар их хүч бууж өгөлгүй. Дахин талбай тоглох хүсэл нуугдж байсныг би сайн мэднэ. Өчгийн төлөөч үрдийн адил бүхнийг хоцоор л байсан. Шигшээ багийнхаа хамтаарч тэрээр бүхнийг хийсэн. Португалийн шигшээ багийн хамтаар төрүүлнэхэд би ч гэсэн миний хүсэж байгаа зүйл шигшээ багийн амжилт гэж хэлж байлаа. Грекийн багт хожигдсон тоглолтын дараа тэр цомыг улам бүр хүсэх болсон. Португалийн хамт төрүүлэхийг маш их хүссэн. Тэр Португалд үзүүлээгүй тоглолтоо Реал Мадридэд олон жил үзүүлж эхэлсэн. Хүмүүс ч тэрнээс сайн тоглолтыг шаардаж эхэлсэн. Өмнөх Евро 16-д тэр багийн алчин үүрэгтэй талбайд тоглосон. Тэр үед үзэгчтэй уулзаж байхад тэрний сайн тоглохгүй байна гэж олон хүмүүс хэлж байсан санагдаж байна. Гэхдээ Роналдо тоглолтоо баг зэрэгээ өөрчилж багийнхаа тоглолтод туслаж эхэлсэн. Португалийн уламжлалт 4-4-2 дасан зохицож Португал тусалсан. Ингэж л тэд аврагын цомыг өргөсөн хэрэг. Тэр энэ бүх тоглолтод яг л 4-3-3-аар тоглож байгаа мэт илүү бүтээж тоглолтыг үзүүлсэн. Роналдо хөлөмгийн тактикт дасан зохицож сурсан. Талбай дээрж талбайн гадна ч өдөртөгч байгаар заяагдсан хүн. Багийн олон залуу тоглогчтой тулж ажиллаж тэдэнд олон зүйлсийг нээж хэлж өгсөн. Тэднийг өөртөө эдгүүлж, ятгаж, өөрийн туршлагаа хуваалцсанаар залуус хожих боломжтойг ойлгуулж чадсан. Түүний хувьд талбай гэдэг яг л театрын тайз гэсэн үг. Үргэлж тайзан дээр гол дүр тоглоно. Зарим үед Фернандо Сантосыг сэгтэрч байгаа харагдана. Зарим үед өөрөөсөө төвлөж байгаа ч харагдана. Аль эсвэл хажуудаа зогсоочихно. Энэ бол Роналдо. Тоглолтын эцсээр уцаараа техникийн бүсэд зогсож байгаа зураг бичлэгээ харсан. Зураг хүн бүрт үзүүлээд хараач, юу хийсэн юмыг хараач, харалтаа гэдэл. Тэр ердөө ямар нэг түүхийн нэг хэсэг болсноо харуулсан хэрэглээ. Аврагын цомд хүргэж, аврагын цомыг авахд тусалсан болохыг үзүүлсэн. Тэр тоглолтод Португалийн шигшээ баг хоцсон. Түүний хувьд төдийгүй Португалийн хувьд чухал мөч цаг болон үлдсэн. He also helped in winning that. It was absolutely crucial to feel that he was as much as a Portugal victory, his victory too. Өнгөрсөн жил миний карьерийн хамгийн сайхан мөч. Ягаад гэвэл бид аврагуудын лиг болон Еврод төрүүлсэн. Миний хувьд энэ хоёр тэмцээнд маш сайн тоглосон гэж боддог. Миний бодлоор Евро төрүүлсэн хамгийн том амжилт. Португалийн түүхэнд анхудаа төрүүлснийг ч хэлэх үү. Энэ ялалт Португалийн ард түмний хувьд асар том ялалт болсон юм. Маш том сэтгэл зүйн дэмжлэг болсон. Миний хувьд тэр мөч амьдралын минь шилдэг үе. And in personal thing, it was the best moment in my career too. Of course, it's good when you win. Аврагуудын лиг алтан бөмбөг, алтан шахаа авсан ч улсынхаа өмнөөс төрүүлэх нь хэмжээлшгүй сайхан санагдсан. Маш өөр мэдрэмж төрдөг юм билээ. Гайхалтай мэдрэмж. Португалийн шигшээ багийн хамтаараа төрүүлнэ гэдэг үнэхээр гайхалтай. Гэхдээ Аргентин, Бразил, Герман хүнд өөр санагдах байлгүй дээ. It's very it's more difficult. Роналдо бол Португалийн хөлөмгийн түүхэнд хамгийн шилдэг тоглогч. Тэрний хийсэн бүтээсэн цаашид хийх тоглолтыг бодсон ч тэр Роналдо бол энэ хоровоогийн хамгийн шилдэг. Дэлхийд нэрээ зураад туулж яваа Португалийн хамгийн алдартай хүн. Түүнийг хаанч хинч мэднэ. Olhamos para o Ronaldo e toda a gente conhece o Ronaldo nos quatro cantos do mundo. Түүний туулж өнгөрүүлсэн замыг харуулах хэн болохыг дорхноо ойлгоно. Юуг яаж яагаад хийж эхэлснийг ойлгох болно. Бүх зүйл хэтэрхий энгийн. Бид багахасаа л эцэг хийхэд иргэд өсдөг. Гэхдээ нэг талаараа тэд хүүхдийн аюулс чадварыг хязгаарладаг. Тэд хүүхдэд энийг хийж болохгүй гэдэг ч юм уу. Эсвэл яг л үүнийг хий гэдэг. Харин энэ бүхэн хүний зан ааш төлөвшөлд нөлөөлж эхэлдэг юм. Гол нь эцэг эхчүүд хүүхдүүдтэй харьцахтаа тэнцвэртэй, өөрөөр хэлбэл маш уян хатан байх хэрэгтэй. Эцэг эх нь тэрний дэргэд байгаагүй шүү дээ. Ээж нь цаг наргүй ажиллаад харин аав нь бусдын мэдэж байгаачлан согтруулах ундаанд ухаанаа алдчихсан байсан. Тэр үед Малзамбекийн дайн тулаантай газар очиж үсэн цайжсан сэтгэлийн дарамттай хүн ирсэн. Тэгэхээр тэр эцэг эхгүй Виедаж явах үед хоёр зүйл ойлгосон. Нэгт хэрвээ чамд мөрөөдөл байгаад хаашаа ч нисэж очиж болно. Хинч чамайг хориглохгүй. Харин нөгөө талаараа хинч чамайг чиглүүлэхгүй. Гэхдээ хамгийн гол нь хинч чамайг хязгаарлах ёсгүй.
Олон хүн надаас энэ асуултыг асууж байгаа бол тэд амьдралдаа юу хийхээ мэдэхгүй яваа л хүмүүс юм байна. Тэд карьераа дуусгаад юу хийхээ мэдэхгүй байгаа бол би аль хэдийн юу хийхээ төлөвлөсөн. Маш олон төсөл толгойд минь эргэлдэж байна. Баярлалаа бурхан минь. Сүүлийн 5 жил ирээдүйгөө талаар бодож байна. Спортын замлаа цэглээд юу хийх талаарч бодож үзсэн. Жишээ нь кино бүтээлд тоглох ч юм уу, шинэ бизнес эхлүүлдэг ч юм уу. Ирээдүйн минь гэрэлтэй байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Би өөртөө 100% итгэж байна. Түүний мөнхийн өрсөлдөгч буюу түүнийг хурцлагч нь Лионел Андрес Месси. Роналдо хаана гол оруулж, хаана шагнал авна, үргэлж нөгөө талд Месси яригддаг. Нэгэн цаг үед төрсөн гайхалтай хоёр эрхмийн нэрийн үед амьдарч байгаа да бид үнэхэрийн азтай. Уйланхай ээжээсээ салж чаддгүй байсан жаалхүү одоо 90 цент хүрч дэлхийн хамгийн шилдэг клубт хамгийн шилдэг тамирчдаар хүрээлүүлэн хүсснээрээ гол оруулж хүсснээрээ амьдарч байна. Тэр зүгээр л сууж байгаад энэ бүхэнд хүрсэн гэж үү? Үгүй. Тэр цаг, минут, секунд бүр өөрийнхөө төлөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж чадсан. Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар үгүй. Гагцхүү тэр хүсэл хаана хүрээд тулахыг таны ирмэлзэл шийднэ. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмц. Зогсолтгүй урагшил, зорилготойгоор тэмц. Роналдо шиг бай.